Улс орны хөгжлийн түвшээ, үе үеийн залуусын төлөөлөл болсон оюун тантанд энэ өдрийн мэнд хүргэе. Бид хүндэт зочинтойгоо амжилттай суралцах, амьдрал, ажлын байранд хэрхэн өөрийгөө бэлтгэх талаар ярилцдаг билээ. Биднийг сонсож байгаад баярлалаа. Оюутан гэр бүл тавтай морил. Евраз, Америк, Африк, Австрали зэрэг дэлхийн 5 төвд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын санхүүгийн дээд зэрэг болох СЭП-ийн 3 түвшний шалгалтыг Монгол улсаас хамгийн залуу насндаа давж чадсан нэгэн гайхалтай зочин энэ удаагийн дугаарт маань өргөдөн оролцлоо. Тэрээр өмнөд ирсэн зорилготой тууштай хөдөлмөрлөвөл хийж чадахгүй зүйл гэж үгүй юмаа гэдгээр залуу үеийнхэнд үлгэр дуурайл болж байгаа хүн бөгөөд олчлон өөрийн чадахгүй зүйлтэй төвлөрч өдгөө амжилтыг өөртөө бүрэлдүүлж чадсан хүндэт хэрэг юм билээ. Мөн дээрээс нь Цэндайш миний би энэ удаагийн дугаарт өөрийн чадахгүй зүйлтэй төвлөрч 5 дахь бүсээсээ гарan хамгийн анхны хөдөлтөө хийж байгаа бөгөөд алдаа дутагдал ихтэй засах зүйл их байлаа. Гэсэн ч цаашдаа үүнээсээ туршлах сум өөрийгөө хөгжүүлж Монголын бүх оюутнууд илүү үнцэнтэй подкастыг хүргэхийн төлөө хөдөлмөрлөх болно. За ингээд яриандаа орцгоё, бид эхлээд бэлэн та чивчээж англаарай. За сайн байна уу таны энэ өдрийн мэдрэгий. За юуны өмнө тэгээд бидний урилгын хүлээн аваад ингээд цаг цаваа гарan хүрэлцээсэн тань маш их баярлалаа. Тэгээд манай их юм сонсогч нарт маань та ингээд өөрийгөө танилцуулна хэмээн хүсэж байна. За сайн байцгаана уу, намайг Нэргүүд Давгийн Садан Туяа гэдэг. Би санхүү эдийн засгийн их сургуулийн 2 хөтөлбөрийг 2016 онд төгссөн. Одоо тэгээд мэргэжлэрээ ажиллаж байна. Мөн дээрээс нь ингээд ийм гоё өрөө гаргаж ирсэн Work Central Tower-ийн co-working space гээд 18 дахь хүртээд ингээд багийн хамт олондоо маш их баярлалаа. За ингээд подкаст руу орцгоё. Тэгээ манай подкаст ингээд ерөнхийдөө амжилт гэж юу гэлэх вэ? Мөн дээрээс нь ингээд бидний оюутнууд хэрхэн амжилттай суралцах вэ? Ингээд өөрсдөө амжилт хэрхэн зүгээр бэлтгэх гэдэг өргөн агуулгын хүрээнд тодорхой асуултуудыг асуудаг байгаа. Тэгээд одоо бидний хамгийн ихний асуулт болох ингээд таны хувьд амжилттай оюутан гэж хэнийг хэлэх вэ? Яа, юунд асуулт байгаа. Гэхдээ миний хувьд болохоор ер нь бол зорилготой оюутныг амжилттай оюутан гэх байх л та. Тэгээд амжилт чинь нөгөө нэг субъектив шүү дээ. Нөгөө хүн болгонд янз янзаар тусч байгаа. Өөрийгөө амжилттай гэж хүн болго өөрөө тодорхойлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үл яг амжилттай хүн гэж хэлэхэд хэцүү. Зүгээр миний бодлоор бол нэг тийм өөртөө зорилго тавиад ямар ч зорилго байсан те тэрийг ямар нэгэн байдлаар замтнаж хийж байгаа бэрхшээлүүдийг нэг тийм даун тулсан ч юм уу тийм хүнийг бол би амжилттай оюутан гэж харах бах. Ер нь нөгөө нэг алдахад ямар үдгийн ч юм уу те эсвэл амжилт гаргахад тэр нөгөө нэг гарч байгаа тэр адреналиныг мэдэрсэн ч юм уу нэг тиймэрхүү байвал нэг тийм амжилттай оюутан гэж л үзэх та. Тий. За тэгэхээр та ингээд би right гэдэг арга хэмжээнд оролцож байхдаа ингээд би гаргасан амжилтандаа биш харин амжилтанд хүрэх арга барилаа олж авсандаа өөртөө баярлалаа гэж хэлжсэн байна шүү дээ. Тэгвэл таны энэ өөрхийн арга барил чинь юу байсан бэ? Энийг хэрхэн олж авсан бэ? Үнийг хэлгээ хуваалцаач. Яг гэж хэлээг байгаа шүү. Би тэр хавцал хийсэн байна. Тэр нэг амар амжилтанд хүрсэн гэж бас яаж болохгүй л дээ хүмүүс юм. Амарлаа хүмүүссэн байгаа. Тэдний ажууд бол бас яг амжилт биш юм шиг те. Зөвхөн миний төрөний тодорхойсоор бол яг миний хувьд л зүгээр амжилт нь өөртөө гарсан бэрхшээлээ даван тулаад нөгөө өөртөө тэнцээд ч юм уу те. Тэр талаараа амжилт хийж авах бас яг нэг постын тодорхойлолтоор бас тэр амжилт биш гэж болно. Тэгээд нөгөө нэг миний хувьд болохоор ер нь бол аюу гэсэн суудаг гэх юм уу аюу гэсэн хөдөлмөрлөдөг гэсэн нөө зорилго аюу тавьдаг. Тэгээд тэр зорилго нь бол дандаа нөгөө миний яг тухайн үеийн авьяас чадварт ч юм уу тийм мэдлэгээс бол хамаагүй ахцсан тийм зорилго тавьдаг байсан. Тэгээд тэд нартай хүрэх гэж ирэхэд аюу хөдөлмөрлөдөг гэх юм уу тийм байсан. Тэгээ өөрөө чадахгүй юмыг чаддаг болох гэж ч юм уу мэдэхгүй юмаа сурах гэж ч юм уу аюу цаг хугацаа дээрээс нь хөдөлмөрийг засуулдаг байсан. Тэгээд тэр нь бол миний хувьдлаар бол нөгөө ямар ч зорилгот хүрэхтэй хамгийн дөт зам юм шиг санагддаг нөгөө их хөдөлмөрлөх нь зорилгот хүрэх хамгийн дөт зам гэх юм уу тийм санагддаг. Тэр л баярлалаа да хөдөлмөрлөх. Таны хувьд ингээд зорилго тавьсан юмд яг ингээд хэрхэн дуулж шүү дээ. Ямар арга байлаа гэдэг өөртөө сонирхолтой байдлаар ингээд суулцдаг. Тийм. Ерхийдөө нөгөө дандаа л өөрөө чадахгүй юмнуудыг байраад авчихаар тэднэрт нөгөө яг ихлэд амар дуртай гэсэн бол
ер нь дагалтай. Нөгөө нэг шууд амар спорт ч юм уу тэ орлог биш болохоор өөрөө нэг тийм аутентик юм мэдэр биш. Зүгээр өөрийг чинь нийлүүлээ сайн хүн болгох ч юм уу эсвэл илүү арга барилыг сайжруулах илүү сайн мэрэгчлэн болох тиймэрхүү зүйлс байгаа юм чинь. Нөгөө тэдэрт бол эхлээд амар дурлал хийж байхгүй. Гэхдээ нөгөө нэг өөрөө чадахгүй юм ингээд яг хийгээд эхлээд тэр нь ингээд өөрөө чаддаг болоод итгэж ч юм уу тий. Тэр нь өөрөө амар кайфтай. Тэнгүүж тэндээс айгүйх урам зориг аавна. Тэгээ дээрэс нь нөгөө нэг өөргөө нэг мэрэгшүүлээд эхлэхээр чинь юм болгонд одоо юу гэдгийг арай нэг жоохон хандлагын үед гэх юм уу ивдүүт болчтой байхгүй. Тэнгүүж яг тэр талаасаа л илүү дуртай болж эхэлдэг. За би бол энийг ингээд амарсан надад цаг хугацаанд байгаад би ингээд сайн хөдөлмөрч чадах юм бол энийг л хийх чадна ч юм уу. Тийм хандлагатай болчтой. Тэгэхээр тэр нь өөрөө юмд одоо дурлж эхэлж юм ч юм уу те зорилготой дуртай болж эхэлж gaгийн харуулдаг ч юм уу тиймэрхүү болдог. Тэгэхээр нөгөө нэг өөрөө болохоор айгуу сайн анханасаа нөгөө нэг шантрахгүй эхний хідэн үе бол угаасаа шууд ингээд тэндээ амар дуртай болол эсвэл гинт одоо юу гэдгийг амар суудахад ч юм болчихгоо тий. Зүгээр яг процессын донд л тэрийг чадаад эхлэлээ дурлаад эхэлдэг. Тэгэхээр нөгөө ихлээр би энд дургуун байна ч юм уу тий. Энэ бол миний хийх юм биш нэгэд discourage болж болохгүй. Амарсан тэрийг тодорхой хэмжээний дадал суулгаад хийж үзчихийж цаа нэг дараа ич 2-3 сар ч юм уу тий оролдож үзчихийж тэрний дараа дүгнэлт гаргах нь амар чухал. Тэгж идэл бараг өөрөө дуртай болчтой. Тэгээд тэрнээс чинь өөрөө авиас гараад ирэн ч юм уу тий. Ер нь авиас ч өсөх хөрөг бүтэж болоод идэг болохоор тийж яриад. Та ингээд ерөнхий боловсролын сургууль байхаас эхлүүлээд ингээд спортод ингээд дуртай, тэндээ хайртай ингээд сонирхолтой байсан гэдэг ингээд өөрийнхөө ярьцлагандаа ингээд дуцгаж ижсэн. Тэгвэл та яагаад ингээд спортоос өөр мэргэжил болох нэг санхүүгийн мэргэжлийг ингээд сонгосон бэ? Үнэлгээр авалцаж. Энэ яг мэргэжлийн тамирчин болох тийм юу аагүй л дээ. Боломж аагүй л дээ. Тэр чинь нөгөө багасаа шийдэж тийм байлээ. Гэтэ ер нь бол юу би ч нөгөө нэг ерөнхий боловсролын сургуулаа оюун ундраа гэд хороолт гэдэг улсын сургуулийг төгсөж исэн. Тэр дундаа болохоор манайх биеийн тамирын савны анги гэж байсан. Одоо яг нөгөө английн савны анги, математикийн савны анги гэдэг шиг нөгөө биеийн тамир айгүй олон цаг ордог. 7-6 цаг орно. Тэгэл өдөр шингүү ер нь сакс тоглоно. Саксны яг мэргэжлээ гэсэн байхгүй. Өдөр шингүү сакс тоглоно. Тэгээ бараг нэг хичээл бас юу нэг анхаардаг байсан. Тэгээ яг төгсөх болоод эхлэнгүүд нөгөө миний сайн чаддаг юм болохоор за магадгүй сэтгүүлж болох ч юм уу тий. За эсвэл одоо яг хөл бөмбөг сонирхоод спортын чиглэлийн бичээж болох ч юм уу тий. Эсвэл одоо яадаг чи саксараа илүү жоохон цаашаа явж үзэх ч юм уу тий. Тиймэрхүү сонголтоо байсан. Гэхдээ нөгөө нэг ийм зүйлсээр болохоор надаас нэгдүгээр хав илүү хүмүүс л байгаа. Надаар бол дотохгүй. Дээрэс нь болохоор нөгөө нэг эцэг их юм бас тий сонголт байна. Өөрийн сонголтоос гадна тэд чинь нөгөө бидрийг бодвол нөгөө олон жил тий өндөрцөн хүмүүс чинь нөгөө нэг илүү хэрэгтэй. За нэгдүгээр дулс орнд хэрэгтэй, хоёрдугаар нь ирээдүйд хэрэгтэй тий. Тийм зүйлсээ санал болгодог. Тэгээд яг аавч хоёрын сонголт хийсэн. Дээрэс нь нөгөө энэ бол яг миний цэвэр чадахгүй салбар байсан. Чадахгүй юмнууд манайсан гэх юм ерөөдөө нэг би чинь тоомонд нэг сайн байгаагүй. Тэгэнгүүт нөгөө нэг яг ийш болох тэгэнгүүт за би ер нь бол тамирчин болохгүй, сэтгүүлч болохгүй, чаддаг юм дараа явахгүй байна. За чаддгүй юм хийж үзье гэл ер нь нөгөө залуу байхад айл болох чадахгүй юм чаддаг болоос орчвол нөгөө үед нөгөөс тодорхой хэмжээнд чаддаг болсон юм чинь гэж бодоод арай нэг хэцүү салбарын байж авсан гэх юм уу. Тэгэл яшгэлтэй л ордсон. Яг эцгийн сонголт гэх юм л дээ. Ер нь дийж ордог байх тийм. Яг л ингээд ийм хоёр сонголт нь орсон гэж байна. Тэгвэл та ингээд амжилттай толгомдсон иймэрхүү ийм чухал сонголтуудыг яг ингээд хэрхэн хийгээд байна вэ? Үнэлэхэд л орвол. Яг саянаас л өөрөө би алийг хэлж чадахгүй байна. Надад аль нь илүү хэрэгтэй байна гэдгийг сонгож яадаг. Тэрнээс нөгөө нэг амар дуртай ч юм уу тий амар кайф авдаг юм уу бол нэг амар сонгож явдгүй л. Та ингээд оюутан байх хугацаанд ингээд маш олон зүйлийг ингээд амжилж ирсэн. Тэгээд 20 наснда ингээд 3 нам орчуулж ирсэн. Тэгээд мөн дээрээс ингээд сүл телевизэд ингээд сэтгүүлчээр ажиллаж ирсэн. Тэгээд CFP-ийн 2 дугаар түвшинд авсан гэх мэт ингээд олон зүйлийг ингээд зэрэг амжуулаад явж ирсэн. Тэгвэл та энэ олон зүйлийг ингээд хэрхэн ингээд тэнцвэртэйгээр ингээд балансын дээрээ амжуулаад яваад чадж байна вэ? Яг үүнийг л харуулж.
Би болохоор нэг амар нөгөө бүх юмаа ингээд зэрэг авч чаддаг хүн бас биш. Ер нь бол одоо саяд урьдсан бүх юм чинь яг ингээд нөгөө цаг хугацаанд яг дараалж явдаг байсан. Би болохоор нөгөө нэг зориг тавихаараа тэрийгээ яг ганцхан тэрийгэл барьдаг. Өөр юм бол зэрэгцүүлж чаддгүй тийм төрлийн юм байхгүй. Мультитаскинг хийхтэй юм уу? Тэгээ нөгөө одоо жишээлбэл юу гэдгийг CF-д бэлж явахта ч юм уу дундуур нөгөө юм жимд ордог ч юм уу тий одоо нэг тийм амар активити дээр хийчихэнгүүт цаанаасаа нөгөө нэг адреналин ялгараал тий арай нэг хинэлд амар өөрчлөлт орчдөг гэсэн. Тэгэнгүүт яг тэр л юмаа хийдэг. Тэрнээс ч дундуур нь одоо юу гэдгийг өөр ажил амжилт ч юм уу тий өөр төслөөр ордог ч юм уу тиймэрхүү зэрэгсүүлж бол чаддаг байсан. Тэгээд одоо болохоор нөгөө нэг юмдаа амар тууштай тэр нөгөө хөвчлийн суулгах нь амар чухал санагдав. Нэгд одоо CV дээр шиг олон улсын амар хүн шалгалтууд ялангуяа олон юм зэрэгцүүлэх нь аягүй хэцүү. Тэгвэл яг нэг юм аягүй гой тууштай бариад тэрэндээ юм дадал үүсгээд тэг тэр хэмнэлээр одоо олимпиад амарч шиг ч юм уу тэгж явбал илүү нэг үр дүнтэй байдаг юм санагдав. Яг хүнээс шалтгаалт л та. Бүгдийн амарсан зэрэгцүүлж хийж чаддаг хүмүүс байгаа. Нөгөө нэг юм хийгээл хахаа тэрнээсээ уйдчдаг эсвэл үр дүн багасчдаг ч юм уу тийм хүмүүс бас байдаг. Тэдний ажид би болохоор арай өөр зөвхөн тэр юм ал байж чаддаг ч юм уу. Тийм болохоор тэнцвэл авчдаг гэсэн. Та ингэж сурах хугацаанд нам орчуулаад бас ингээд ойд магтаал лизд ажиллаж байсан ингээд тань ингээд тодорхой хэмжээний бас тэр үед ингээд цагийн менежмент гэсэн юм байсан баг тийм болохоор ингээд та ингээд ямар хөө цагийн менежментийг ашигладаг гэсэн юм бэ хэрэг зөв зөвцтэй юм билүүлдэг гэсэн бэ. Нөгөө юу яадаг гэсэн нэгэн курс таах чинь амар завгүй байдаг гэсэн. Манайх ч нөгөө хамтарсан хөтөлбөр гээд өглөө 8-аас өдөр 4 цаг хүртэл хичээл ордог. Тэгээд тэр дунд бол ямар ч зав гарахгүй. Тэгээ өглөө яг хичээл дээрээ л дундуур нь ланчин дагч тэгээ ирж орч ирээд бас хичээлдээ суугаад гэж байдаг гэсэн. Тэнгүүд нөгөө нэг микро адэрт амар хэцүү, амар их медаль гэдэг. Тэнгүүд тэрийг бас нөгөө хийхийн тулд заавал нөгөө хичээлийн дараа суудаг гэсэн л та. Тэнгүүд нөгөө нэг сахиу номын сандаа өгсөдөг гэсэн. Тэгээд тэр үеэр яг ихний ном орчилсан. Тэнгүүд ном орчилсан цаг бас гардггүй. Тэнгүүд би болохоор орой нөгөө нэг төвжил дуустал ер нь бол номын сан байсаад байсан. Өглөө ирчээд орой 10 хүртэл бол байсан. Тэнгүүд тэр хооронд одоо хичээлээ үргэлжлүүлээд ном орчилдаг гэсэн. Дундуур нас намайг гарч ирээд орчилдаг гэсэн. Тэгээд нөгөө нэг цагийн менежмент гингүүд яг манай хот шиг тий амар түлхэлтэй ч юм уу тий эсвэл ер нь тийм ийшээ яг одоо цаг алддаг тийм үед бол миний бодлоор бол оюутнууд бол яг нөгөө хамгийн ачаалттай цагийг бол заавал нэг тийм үр дүнтэй байдлаар өнгөрөх хэрэгтэй байсан. Тэр үед нөгөө замын түвшилд орж ирдэг ч амар хайр. Тэнгүү зүгээр яг тэрийн өнгөрөх хугацаанд аяг үр дүнтэй юм хийдэг ч юм уу тий эсвэл одоо стresс гараа явдаг ч юм уу тий гэрлүүгээ эсвэл бүр ойр олсоодаг ч юм уу тиймэрхүү байдлаар гадны хүчин зүйл гэдэг бол аягүй сайн тооцоож явах хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээд би ч нөгөө нэг жоохон хол амьдардаг байсан юм аа. Хороол эцэст амьдардаг. Тэнгүүд нөгөө санхүү өртөлт хэмжээ нэг 40 миллион. Тэнгүүд ер нь бол юмд автоцентсэн татаж орж ирж байсан. Жоохон кул биш юм байсан л да. Шууд лаптоп гаргаж орчуулсан хийгээл. Одоо бат нь ер нь жоохон сценарж исэн баг. Амар нөө итгэцээ аас энийг одоо л хийх болохгүй байлаа амар итгэцээ. Тэгэл амар тавны компьютерыг гаргаж ирэл. Бач нэ нэвк компьютер гэсэн. Аа бүдүүн компьютер. Жоохон онцгой хараад байсан баг. Хийж миксээр агаал дасаж исэн. Тэнгүүд нөө заагүй атсан миний бодлоор илүү их амжилт ирсэн санагдав шүү. Би чи нөгөө нэг химэл амар заагүй байдаг. Нэг химэлд амар завталчдаг. Тэнгүүд л нөгөө цагаан хата амар юм bijэл завтаа хараад баг юм ихгүй шүү амар салхалч. Тэгэл аль болох бүх юмаа одоо юу тийм завгүй ахсан тэрийг амар сайн хийгээл ер нь байнга л өөргөө амар завгүй болох хэрэгтэй. Одоо оюутан байх нас ч юм бол ер нь амар гоё нас ирсэн байдаг. Би цаашаа ажил ороод эхлэнгүүд хүмүүс амар завгүй болчдөг. Одоо нийгэм чинь нөгөө амар хурцтай хөгжиж байгаа тэнгүүд тэр олонтой яг мэргэжлийн чадвараас хажууд зэрэгцэж явах аюу хэцүү. Тэнгүүд хүмүүс тэрэндээ илүү цаг гаргадаг. Тэгээ нөгөө оюутан байхдаа миний зөвлөх юм бол гоо хөв хүний хөгжилтэй аюу сайн анхаарах хэрэгтэй. Тэгэл одоо хилээ сайн сайжруулдаг ч юм уу. Тэгээ суур мэдлгүүдээ амар сайн тавьж өгөх хэрэгтэй. Тэнгүүд оюутан байхдаа л хамгийн одоо заавгүй тийм үлэн сойрорт суудаг, үлэн сойрорт ажилладаг ч юм уу. Тийм байж цаашаа нөгөө ажил дээр ороод бүх юм арай илүү амархан болчихно. Тэгэхээр одоо нөгөө аюусаа өөрсдөө зоолж байгаа ирээдүйд илүү хэлбэр болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр оюутнаас алсан ажиллаж байгаа хэрэгтэй.
За та ингээд аюу их юм ингээд сууж идэг гэсэн шүү дээ. Тэгээ нэг юм зөвлөгөө олгоод ингээд амар сууж нэг чинь гэдэг. CFA билж явах хугацаанд ч юм ингээд өөрсдөө хийсэн. Ямар нэг хичээлийг хийж сууж явах хугацаанд ингээд бас нэг тодорхой нэг арга барилаа ингээд тэр зүйлээ ингээд бэлдээ гэсэн. Тэгээ нэг тэрхүү арга барилч яг юу байсан бэ? Тэмдэглэл гаргуулчих. Би нөгөө би нэмрээ тгсэн болохоор ерөөсөө тий суухтай амар муу байсан уусаа. Тэр нөгөө угаасаа сууд сураагүй. Одоо жишээлбэл нөгөө санд манд ч юм уу те лалаг хувийн сургууль өгдөг ч юм бол олимпиад амар их бэлддэг ч юм уу те эсвэл нөгөө илүү цагаар сууж муудаг тийм хүмүүс байсан болохоор арай суугаас урцсан. Би ч юм болохоор ерөөсөө нэг тийм сууж баг үзег болохоор санхуд орж ирээд нөгөө айгу сонин байсан арга барилаа олоогүй те арга барилаа олох нь амар хэцүү байсан. Тэгээ нөгөө CFA эдэрт нөгөө би чи нөгөө 3 дараалаад өгсөн. Тэнгүүд 18 сарын хугацаанд бол 3 шалтгаандаа ер нь нэлээд их суусан. Тэгвэл тэр хугацаанд болохоор жишээлбэл би чинь ингээд яг суугаал тэр чигтээгээд үрдэн гаргаал амарлаг байдаг биш. Ер нь бол дундуур нь айгүй сатардаг. Одоо тийм нэг YouTube орж бичлэг үздэг ч юм уу, кино үздэг ч юм уу, series үздэг ч юм уу. За эсвэл нэг гарч одоо тийм мэдгээр гардаг ч юм уу гихмишлээ. Амар хоорж гардаг. Тэнгүүд айлал хурдан суугсан л надаас бол илүү хүрдэн гардаг байсан. Тэгээд нөгөө нэг хитрхи нөгөө нэг сэтгэл хөдлөл амар ихтэй юм болохоор ер нь л ингээд өглөөний их хүчтэй цагуудаар бол амар сайн тогтсож чадахгүй. Ер нь орой тийшээ жоохон бие мие ядраад энерги жоохон багасаад эхлэв. Илүү сайн харалт өдөрдөг ч юм уу. Гэвч нөгөө хүн болгоны суух арга барил амар өөр. Тэнгүүд нөгөө нэг тэрийг бас өөрөө яг сууж ил мэднэ. Тэгэл нэг одоо тийм сар ч юм уу за нэг 2-7 ч юм уу ингээд өдөр тутам суугаад үзэх хэрэгтэй. Тэнгүүд арга барилаа өөрөө амар сайн болно. Тэгэл миний хувьд бол айлуулах хийсэн. Айлуулах сайн байна. Тэгжиж илүү ихсэн урдан гардаг. Гэхдээ тэр нь болохоор нөгөө нэг ихний хэдэн сард л тийм байсан. Сүүл рүү болохоор яг арга барил нь ороод суугаад эхлэнгүүт юмуд хамаагүй амархан болоод тэгээд илүү их урдан гардаг болдог ч юм уу. Тэг суусныхаа хэмжээгээр урдантай болдог ч юм уу. Гэмшлэн нөгөө амар хувьсан л та. Тэгэхээр өөрөө олон цаас сууж үзчихэл мэдээлэлтэй ханаас яаж надаас урдан гарах нь ямар арга барил цагт юм бэ? Өглөө цагт юм уу, орой цагт юм уу те? Тэр бол нэг өөрөө яг experience хийж хэлтэй. Видео ч юм уу те, видео ч үздэг ч юм уу. Тиймэрхүү л өөрийгөө дундуунаас агуулсан итгэжүүлэх хэрэгтэй л те. За, мотивашн бичлэг үздэг ч юм уу те. За, эсвэл одоо амар гоё дуумаас үздэг ч юм уу. Амар гоё series үздэг ч юм уу те, Game of Thrones үздэг ч юм уу. Friends үздэг ч юм уу, тэр хор ч юм уу үзчихээ. Тэгээд дэргээд хичээлээ бас амьдч юу. Ажирч. За ингээд таны хувьд ингээд оюутан насны чинь ингээд хамгийн тусламжтай юм чи ингээд ямар үчсэн бэ? За нэгдэх хүрсэл байсан гэж бодоод байна. Нэгдэх хүрсэл одоо хамгийн өөрийнхөө тэгэл нэг суухаараа барилмарлаа олоод хичээл мичээл гэж яа шантарч үзег мэдхгүй. Тийм айгүй гоё насаасаа. Тэгээд нөгөө бид нар нэгдэх хүрсэлт яач амар ачаалттай байсан. Тэгээ бас тэр нөгөө ахуйтай ном марчиж үзчихсэн болохоор амар ачаалтайсэн. Тэр ачаалын дундуур амар их юм сурсан юм шиг санагдав. Тэгэнгүүт тэр үеийг хичээл задаг байсан багш нар маань ч юм уу тийм. Миний бас нөгөө хаан сурч байсан хүмүүс амар лаг хүмүүс байсан. Тэдрээс бол амар их маш их юм сурсан. Тэгээ тэр их юм сурсан нас бол хамгийн дурсамжтай л. Бидний бас ингээд оюутан яг дөнгөж нэгдэг хүсэлт орж ирээд ингээд хаанаас юугаа эхлэх мэдэхгүй ингээд энэсээ яасах мэдэхгүй бас нэг тийм хөдөлтэй яваадсан. Бас ингээд одоо ингээд харахад ингээд одоо бид ингээд 3 дахь хүсчихсэн ингээд нэг хүсээсээ харахад ингээд тэр үед амар ингээд олон юм хийхийг ингээд амжуулаад олон юм хийх гээл ингээд тэрнийг олон арга барилаар хийх гээл яваадсан ингээд тодорхой нэг цаг хугацаа олон бидний бас ингээд миний ингээд арга барил ингээд өөрчлөгдөд цаг хугацаа олон өөрчлөгдөв. Тэгээд одоо миний арга барилаас ингээд бас тэнтэйж ингээд хороол биас хороол ингээд болохгүй. Тэгээд хороолоос ирж явахдаа ингээд аягүй бас төгжирдэг бас ингээд санхугаас хороол явахдаа бас их төгжирдэг. Тэгэл өглөө ингээд автобусан сууж яал ингээд уцаа гаргаж ирээл ингээд уцаанаас ном унших юм ингээд тийх байдалтай. Тэгээд бас орой харж явахдаа бас ингээд өөр юм сонсоод бичлэг үзэх чинь бас нэг байдалтай нэг юм төгжлээ бас нэг тийм гоё өөртөө сонирм сурах нэг тийм байдлаар ашигладаг болсон. Тэгээд бас ингээд цагаас урж явц бас нэг асуудалтай юм нэг ихт гарчгаар бас амар их төгжирдэг тийм.
Яг тэрийг бас ашиглаад ингээд яг өдөр ингээд карьхгүй тэгээд ингээд оройжонгоо ингээд намайгсан сууж байгаа намайгсан димэж байгаа тэгээд яалч орой гардаг. Тэгээд өглөө 8-аас гараад өглөө 7-оос гараад орой бараг 10 гэж ярддаг юм ингээд өдрийн хөвшил болсон ингээд гэрээ ээжж бараг хийхээ бэлдсэн гэдэг юм хэлтэй болоод. Тэгээд нэг юм хэлтэй. Тэгээд ингээд манай подкастын хамгийн сүүлийн асуудал орцгоё. За хэрвээ танд ингээд Монголын бүх оюутны өмнө ингээд илтгэх боломж олдвол та тэрхүү өндөр дээр ингээд Монголын оюутнуудаа юу зөвлөж хэлэх вэ? Яа, начистай хүндэслэнэ. Ер нь л миний зүгээс л амар зоригтой байх л чухал санагддаг. Тэгээд зоригтой байгаад тэрний хэдэлээ амар тийм шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Тэгээ нэг цаанаасаа нэг тийм амарлаг авьяастай төрсэн хүмүүсийн л да тийм энэ болонд амар игдүүтэй ч юм уу илүү одоо өвдөлттэй гэж ярьдэн шүү дээ. Одоо манай ам чиг ч юм уу тийм цаанаасаа амар гондог. Тийм хүмүүс бас байна. Тийм биш үл тийм тэрийг бас өөрийгөө гинтэй амар голж мододож болохгүй. Ер нь бол тэрийг бас үүсгэж болдог. Тэр нь болохоор хөдөлмөрөөр зөвхөмсдөг. Тэнгүүтээ цаанаасаа одоо энэ бол миний чадахгүй юм гэж бодож байгаа зүйл байх юм бол тэрийг үнэхээр хийх хүсэж байгаа бол тийм зүгээр л амар хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэр нь бол нөгөө тэн хүн шиг хөдөлмөрлөн гэсэн үг биш. Мэдээж бас өөрөөсөө лаг хүмүүстэй өрсөлдөөд өөрөөсөө лаг хүмүүсээс зөвлөгөө аваад эдраас суралцаа тийм. Тэгээд хамгийн өөртөө дүт замаар хөдөлмөрлөж явах юм бол ер нь бол амар тэр аяас ихсэн бүтээх боломжтой. Тэгээд гүрэлтэй залуу хахтал амар хөдөлмөрлөх хэрэгтэй гэж зөвлөндөө юу хэрэгтэй тийм ихэд л хичээх хэрэгтэй шантрах байх хэрэгтэй. Тэр нэг түрүүсэн шиг яг өөрөөсөө лаг хүмүүстэй хүрээлт авах хэрэгтэй. Энэ одоо тэр амар чухал. Чи үнэхээр л хөгжиж дэвшээ гэж бодож байвал хүрээлт хамгийн лаг нь ажиллахгүй. Тэгэхээр өрсөлдөөн байхгүй. Тэгээ өөрийгөө сайжруулж чадахгүй гэсэн. Тэгэхээр нэг шаардлагатай ч юм уу те эсвэл тэр хүмүүсээс амар гоё энерги аваад ч юм уу те илүү сайжирдаг. Тэгээ би жишээлбэл одоо санхүүгийн одоо багш ганц зөрөгтэй нэг анги бит хоёр цог бүхэндээ бэлддэг гэсэн CF-ийн цог гэсэн. Тэнгүүд нөгөө нэг өөрсөлтөнтэй тэрнээсээ суралцсан. Өөр бас өндөө манай ингээл авахд байгаа энерги нэлгээл уйс гэлтэй. Бүгдээрээ юуны сургуулийн цэвэрлийн тэтгэлийг авч ирсэн. Бүгдээрээ амар өндөр ууштай төгссөн. За бүгдээрээ CF өгдөг тийм. Амар лаг өгдөг. Тэдрээс нөгөө бүгднгээс нь амар хэн сурсан. Тэгээд тэр хүрээлэл болохоор надад маш их өгсөн. Тэнгүүд өөрөөсөө тийм лаг хүмүүстэй нэг хүрээлэлт байгаа тэдэртэй өрсөлдөө тэдрээс суралцаад явах юм бол ерөөсөө одоо хамгийн зөв зам гэх юм тий санагдав. Баярлалаа. За ингээд бидэнд ингээд үнтэй ингээд туршлагаасаа хаваалцаад ингээд үнтэй ингээд үнцэнээсээ хаваалцсан дээр нэг маш их баярлалаа. Ингээд бидний энэ өчл сонссон ингээд манай хэн сонсогч нартай бас маш баярлалаа. Ингээд бид манай подкастыг их өндөрлөж байна. Ингээд содондоо ихтэй ингээд цаашдаа ажиллаж бүртэн ингээд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та нарт сайн ажиллаж. Баярлалаа. Бидний 4 дахь дугаартай хамт байсан оюутнууд энд маш их баярлалаа. Энэ удаагийн зочингийн маань хуваалцсан үн цэнтэй зөвлөгөө мэдээлэл маань та бүхэнд нэгийг бодогдуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Бид бүхний бүтээл ганц чухалтай хүнд хүрч эргээр амьдрал нь нөлөөлж байгаа бол бидний тавьсан зорилго маань биелж байгаа гэлээ. Энэ хүрээд подкаст маань өндөрлөж байна. Танд таалагдсан бол бусдаа хуваалцаж биднийг дэмжээрэй.